Ерөнхийдөө миний эсэний агуулга гэх юм бол би хоёр талаар одоо харьцуулж бичсэн гэх юм уу. Яг Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар залтаар бол Монгол улсын байгалийн баялаг бол иргэдийн өмч за тэгээ төрийн хамгаалалт байна гэсэн заалт байдаг. За тэрийг үндэслээд би хариуцлагатай уул уурхай, хариуцлагагүй уул уурхай гэж юу юм бэ гэдэг хоёр харьцуултыг хийсэн байгаа. За тэгээд түүн дээрээ үндэслээд яг хэрхэн одоо зөв зохистой ашигласнаар биднэрт ямар ашигтай юм. Эсвэргээрээ байглаа одоо нөгөө сүйтгэж буцаагаад одоо нөхөн сэргээхгүй байснаар бид нэр ингээд эцэст нь ямар болж дуусах юм гэдэг талаар бичсэн байгаа. За тэгээд яг ерөнхий дэвшүүлж байгаа шийдэл нь гэх юм бол хариуцлагагүй уул уурхайнуудыг төр бас зарим нь ингээд мэрсэр мэдгүй тохиолдлууд байдаг. Тэр болгоныг бид нэр ингээд төрд илүү хурдан шуурхай замаар хэрхэн яаж хүрэх боломжтой юм бэ гэдэг талаас нь бичсэн байгаа. Яг хариуцлагатай уул уурхай гэхээр за яг ингээд яг байгалийн баялагыг ухаж авлаа. За тэгээд эргүүлээ тэр тухайн сэндээцэн газар нутгийг хэрхэн нөхөн сэргээх вэ? Хэрхэн одоо тэнд амьдардаг одоо ан амьтдыг одоо тэр гэр орныг ингээд хэвээр нь илүү сайхан байлгах гэдэг талаар авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хариуцлагагүй уул уурхай гэх юм бол эргээгээд нөгөө ухсан газараа тэр чигээр үлдээдэг ч юм уу те эргүүлээд амьдрал оршин тогтнох боломжгүй болгодог ч юм уу тэр талаас нь дүгнж бичсэн байна. Үндсэн хууль гэдэг бол миний бодлоор бол угаасаа Монгол хүмүүс бүрийн нэн тэргүүнд бодож явах ёстой зүйл, баримтлах ёстой дэг жаг гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол бид нэр үндсэн хуулиа мэдснээр ирээдүйн Монгол улсын маань хөгжил сэтгэлтэнд эргээр нөлөөлж за тэгээд бид бүхэн одоо Монголынхаа ирээдүйг авч явах хамгийн том түүчээ учраас заавал мэдэх ёстой зүйл гэж бодож байна.